боловсролын үнэлгээний төвийн даалгаврын сангийн эхлэлцийн дарга Гэмтэн Жамцыг урьсан байнамаа. Танд өдрийн мэнд хүргэе. Урилгын минь хүлээн авч хүрэлцээрсэнд баярлалаа. За, маш их баярлалаа. За, манай Улаанбаяр маань сайн тоо мэдээллүүдийг хүргэлээ. Энэ жилийн ерхий шалгалт маань 4 өдрийн турш тийм ээ амжилттай зохион байгуулагдаад дууслаа. За, ерөнхий одоо онцлог энэ жилийн онцлог юу байв? Үр дүнгуудээс нь ярилцлага эхлэв тийм ээ. За, эсэлтийн шалгалт гэдэг ихтэй сургууль коллежид 9 ирэх авч байгаа ийм шалгалт. Энэ жил бол 20 дахь жилдээ манай байгууллага амжилттай зохион байгуулад ингээд өндөрлж байна. За, тэгэхээр 2006 оноос хойш бол яг энэ эсэлтийн шалгалт гэдэг яг энэ нэр томьёогоор явж ингэж ирсэн. За, хуучин бол эсэлтийн ерөнхий шалгалт гэдэг байжгаад сүүлийн одоо 3 жил бол эсэлтийн шалгалт гэж явж байна. За, энэ ер нь ямар учиртай шалгалт вэ гэхээр за ер нь бол хувь одоо тухайн хүүхдийн нэлээ өндөр юм хариуцлагатай. За, олон улсад бол өндөр хариуцлагатай шалгалт гэж ингэж нэрлэдэг. Хүүхдийн одоо хувь заяа шийдэгдэхээр хэмжээнд тийм ээ маш өндөр бэлтгэл хариуцлага шаарддаг ийм шалгалт байгаа. За, тэгэхээр одоо сүүлийн жилүүд бол энэ одоо шинэ технологиудыг бас шалгалтынхаа арга аргачлал процесс руу бас нэвтрүүлээд за ингээд бол явж байна. За, хуучин бол нэг 35-аас нэг 40 орчим мянган шалгуулагчдал ингээд 12 дугаар ингээд төгсөөд ингээд өгдөг байсан. За, сүүлийн жилүүд бол энэ тоо тодорхой хэмжээгээр нэмэгдэх ийм хандлагатай байгаа даа. За, энэ жил бол 49,014 шалгуулагч эсэлтийн шалгалтанд орно гэж бүртгүүлсэн. За, түүнээс бол нэг 47 орчим мянган шалгуулагчд бол орж одоо 96% гүйцэтгэлтэй одоо шалгалт явагдаад ингээд 4 өдөр бол сая амжилттай болцлоо дуусж байна. Одоо манай боловсролын үнэлгээний төв дээр одоо дүн оноогоо харъя шалгалтын материалтай танилцъя тийм ээ. За, оноондоо эргэлзсэн. За, эцэг ихтэй бас өөрийнхөө хийсэн тэр гүйцэтгэл үр дүнгээ харуулъя гэсэн ийм хөвгтүүд бол одоо өргөдлөө өгөөд материалтайгаа танилцж байгаа. Яг ийм процесс нь одоогоор л явагдаж байна. Энэ бол ажлын 5 хоног авагдаад за ингээд энэ жилийн эсэлтийн шалгалт маань бол өндөрлөн. За, ихтэй сургуулиуд бол манайхаас гаргасан тэр үр дүнгуудыг одоо цахим блокчейн технологийн дагуу одоо нэгсэнтэй аваад за ингээд жагсаалт нөгөө хуваар сонголт энэ төр нь бол одоо бүх юм одоо захимжаад ингээд явдаг ийм онцлогтой болцсон байна. За, 49 мянган шалгуулагч байснаас 46-аас 47. За, нэг 47 мянга гэхээр нэг 2 мянган гаруй хүүхдүүд бол шалгалтаа өгөө. За, энэ бол янз бүрийн шалтгаантай байдаг. Нөө гадагшаа тэтгэлэгтэй тэнцсэн заавал эсэлтийн шалгалт өгөөдөх шаардлагагүй ч гэдэг юм. Энэ өөрөө одоо юу гэдэг эсэлтийн шалгалтын дүн маань өөрөө энэ боловсролын бас тогтолцоог хэр явж байгааг харуулах том фидбек болж байна. Яг хоо энэ зүйлээс ингээд аваад үзэх юм бол нөгөө өмнөх жилүүдийн одоо юу гэдэг эсэлтийн шалгалтын хариуч юм уу ингээд нөгөө нэг юм харьцуулаад үзэнгүүт боловсролын нөгөө үнэлгээний төв болохоор энэ үнэлэмж нь нэг юм манах нэг арай overall тий бүрэн зураглалаараа сайн тийшээгээ хазааж гин үү эсвэл бас арай үзүүл доошо буух хандлага харагдаж гин үү? Энэ бол маш зүйтэй асуудал бас хөндөгж जैन. За, боловсролын бодлого тодорхойлж байгаа улсууд тийм ээ. За, энэ судлаачд бол энийг бол байнга харж одоо өсөж гин үү, буурж гин үү, өсөж ивэл юунаас болж өсөд байна, буурж ивэл юунаас болж буураад байна. Тэн дээр дандаа одоо хүчин зүйлсүүдийн шинжилгээ хийгээд ингээд явах бол энэ зайлшгүй шаардлагатай. За, бусад улс орнуудыг бас ингээд аваад үзэхэд ер нь дандаа энэ дээрээс суурилсан дараагийн бодлогын шийдвэрүүд нэтер гарч идэг юм байна лээ. За, манайх ч гэсэн тодорхой одоо ажлуудыг бол бас хийгээд ингээд аваад явдаг. Гэхдээ энэ эсэлтийн шалгалт гэдэг бол өөрөө жоохон онцлогтой юм шалгалт. Энэ бол нөгөө нэг уралдуулж жагсаах зорилготой, эренбэлэн жагсаах зорилготой учраас нөгөө стандарт шалгалтуудаас бол арай өөр явагдана. Тийм. Тэгэхээр бид нар энэ үнэлгээ шалгалтын талаар бол тодорхой юм ойлголтуудыг аль төвшөндөө авах юм зайлшгүй шаардлагатай байгаа. Одоо жишээ нь эсэлтийн шалгалт тийм уралдаан шалгалт бол яах вэ гэхээр одоо энгийн жишээл авъя л да одоо хурдан морь байна те наад морь маш богино зайд бүгдийг тавхиулчих юм бол бүгдээрээ пижигнэж орж ирээд аль нь нэг хоёрт орсон мэдэгдэхгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ эсэлтийн шалгалт бол өөрөө хүүхдийн тэр чадвар чансааг
харуулах ус тодорхойлох ус ийм одоо өндөр түвшний гүйцэтгэл шаардсан ийм агуулгууд энэ төр орж ирдэг. Одоо зарим багш нар бол нэг шалгалт материал бол нэг C түвшний өглөг үүсгэх энэ төр гэдэг бол энэ бол стандарт шалгалт дээр яригддаг зүйл. Уралдаан шалгалтын дээр бол ингэж ирж болохгүй. Бид нар бүх хүүхэд аваад ороод ирэх юм бол муйси эдийн засгийн ч юм уу санхүүгийн ангиудаа ямар хүүхдийг авах юм гэдэг нь хэцүү болчихгүй. Тийм учраас манай энэ нэлсэлтийн шалгалт бол өөрөө уралдуулаад жагсаагаад хамгийн сайн хүүхэд нь тэр хамгийн өндөр гүйцэтгэлийг үзүүлээд 100 гарч ирдэг. Тэрнээсээ доош нь ингээд бүгдийг эренбэл жагсаах ийм зорилготой, ийм онцлогтой. Тийм учраас энэ дээр бол тодорхой хугацаагаар хүүхдийг шахна, даалгаврын жоохон хүндрэлээр ингэж хүүхдийг жоохон шахаж өгдөг ийм онцлогтой шалгалт байгаад байгаа. За тэгэхээр боловсролын үнэлгээний төвийн ингээд сүүлийн статистик энэ тоо мэдээллүүдийг авахд бол айхтар огцон өсөд байгаа зүйл байхгүй, бас айхтар буураад байгаа зүйл байхгүй. Гэхдээ бол бид нарын бас нэг харж үзэх нэг зайлшгүй тоо утгууд бол байна. Тэр нь юу вэ нүү гэхээр одоо жишээ нь математикийн хэмжээнд одоо 30 хэдэн мянган хүүхэд ингээд шалгалтанд орлоо шүү дээ, тийм ээ. Тэгэхээр жил болгоны л нэг гүйцэтгэл одоо 100 онооноос тооцох юм бол 20 хэдэн оноотой л байна. Тэгэхээр энэ бол чанарыг бас нэг талаар бас илэрхийлнэ шүү дээ. Бас тийм хүчин зүйл болох байхгүй. Одоо манай боловсролын бодлого ерөнхийдөө яаж явагдаж гэнэ, хөтөлбөр маань хэр төвшөнд хэрэгжиж гэнэ, багш нар маань хичээлээ яг ямар төвшөнд зааж гэнэ гэдэг нэг үзүүлэлтийн ээшийн үзүүлэлт ер нь бол мөн. Тэгэхээр энэ дээр бол одоо жишээ нь математик, за байгалийн ухааны хичээлүүд буюу физик, хим, биологи энэ төр бол ерөөсөө 30 хэдэн онооны гүйцэтгэлтэй байгаад байгаа. Тэгэхээр бид нар бол бас энэ дээр бол бас анхаарч авч үзэх энэ зайлшгүй шаардлагууд бол байна. Гэхдээ энэ нэг айхтар огцом доошоо дэвшээс хавлаад идэггүй. Ерөнхийдөө л нэг сүүлийн 3 жилийг аваад үзэхэд одоо ер нь за жишээ нь англи хэлийг аваад үзэхдээ 2024 онд улсын дундаж оноо 35.7 байсан бол 24 онд 35.7 байсан бол одоо 25 онд 35.3 за энэ жил 38.9 ч гэдэг юм уу нэг жоохон ингэж өсөж байгаа. Ерөөсөө нэг иймэрхүү л үзүүлэлт ингээл жил болгон харагдаад ингэж байждаг. За манайх бол бодитын яг тоо утгыг гаргаж л мэдээлнэ. Гэхдээ бид нар ямар нэгэн сургууль, ямар нэгэн аймгийг үл эренбэлж жагсаах тийм ер нь шаардлага байхгүй. Ер нь тэн дээр бол бид нар маш одоо имзэг ингэж авдаг. Тэгэж ер нь бол үздэг. За энэ жил бол яг 800 авсан хүүхдүүдтэй бас урамшуулах зорилгоор бас яриагийн аваад тийм ээ ер нь яаж бэлдвэл ийм өндрөө аваад байна уу гэдээ одоо хүүхдээсээ сонсохоор бас илүү хүлээж аваад тэнгүүд хүүхдээр нь өөрсдөр нь ер нь яаж бэлдвэл болоод байгаа, яаж шалгалтандаа орвол ийм өндөр амжилт үзүүлээд байна уу гэдэг дээр нь өөрсдийнх нь тийм бяцхан зөвлөгөөнүүдийг бол тодорхой ийм контентууд хийгээд ингээд хүргэж байгаа. Ингэнгүүт одоо таны яриан дээрээс эргээд одоо үнэлгээнүүд ингээ гарч ирт хувьчилж штэ хичээлүүд дээр тэгэнгүүт биологи хим байдаг ч юм уу арай нэг бага хувьтай байгаад байна. Эргээд энэ боловсролын одоо систем дээр хичээлийн агуулга дээр одоо яг яаж та бүхэн бас үнэлэмжээ шилжүүлэнгүүт боловсролын яам тэрийг нь шигтгэж чадчихэв үү гэдэг асуудал. За тэгэхээр энэ яг үзүүлэлт үр дүн хараад эн чинь одоо боловсролын яам бол одоо манайхаас энэ баруун бүс ямар шүү байна, зүүн бүстэй төвийн бүс нь ер нь ямар шүү байгаа даа нүгэл ингээл бүсчилсэн хөгжлийн тэр төлөвлөлт бодлогын одоо засгийн газрын тэр баримталж байгаа хэрэгжүүлж байгаа тэр бодлогодоо эднэрээс яаж тусах уу гэдэг энэ ажлуудаа бол ер нь бол бас ингээд хийгээд явж байдаг. За тэгээд энэ дээр нь ер нь тэр багшийн дутагдлаасаа болоод байна уу? За эсвэл нөгөө нэг лаборатори тоног төхөөрөмж дутуугаасаа болоод байна уу гэдэг дээр бол тодорхой юм шинжилгээнүүдийг хийгээд олон хүчин зүйлүүд тэрнээс хамгийн гол нөлөөлөд байгаа нь юу нь байна уу гэд тийшээ чиглэсэн ажлуудаа бол ерөнхийдөө бас ингээд төлөвлөөд явдаг. За ер нь бол энэ лаборатори тоног төхөөрөмж дутуу туршилт юм хийхгүй байдлаас болоод байгалийн ухааны хичээлийг сонирхох хүүхдийн тоо буураад байна. Энэ гаргаж байгаа амжилтанд доогуур байна гэх юм бол тийшээ чиглэсэн сургуулиудад нөхөн хангалт тийм ээ. Нөхөн хангалын зардлуудын энэ төр бас ингэж нэмж тавьж өгөөд байгаа бас ийм ажлуудыг бол шат чатандаа л хийгээд ингэ явждаг. Надад харин их сонирхолтой санагдлаа л да одоо математикийн хичээл, байгалийн ухааны хичээл энэ төрөг яг нөгөө хоёр нийгэмтэй манай улс ч хоёр нийгэмтэй байсан. Өмнөх одоо социализмын нийгмийн үед ингээд аваад үзэнгүүт эн чинь нөгөө нэг тэр үедээ нөгөө нийгмийн ухааны хичээлээс илүү тэр байгалийн ухааны хичээл дээр ерөөдөө төлхөө анхаардаг байсан шүү дээ. За тэгээд тэрний одоо юу гэдэг нэг илэрлэл нь
жишээлбэл одоо ингээ гудамжнаас хүнээс юм асуусан шүү дээ. Та ажилд яаж орох вэ? CV-гээ яаж бэлтгэхээр хүн хариулж чадахгүй. Тэгснэ Пифагорын теорем гэвэл яаж хийж байгаа зураад хариулчихдаг байхгүй. Тэгэхээр би зүгээр яг нөгөө нэг юм энгийн теори дээр бодоод үзэхээр уул байгалийн ухааны хичээл нарийн төлхөө цаасан баймаар ингээд гинт тэр жишээ санаанд орлоо. За цааших үргэлжлүүлээд ингээд аваад үзэх юм бол за ер нь миний ойлгосноор энэ нөгөө пропорцоор оноо жишээлбэл тооцогддог санагдаж байна. Тэгээд нөгөө одоо юу гэдгийг би юу орос хэлээр өгчсэн. Миний дөрмийн орос хэл мөн. Ярих чадвартай гайгүй. Тэгэнгүүтээ манай надтай хамт өгсөн хүүхдүүдтэй дөрөмдөө айгуу сайн ярихтай айгуу мөн. Би тэгээ 2-3 алдчихгууд 600 өдөр буутчихсан байхгүй. Гэхдээ тухайн үед миний ойлголтоор пропорцоор хуваад гэсэн ойлголт надад байхгүй. Би ер нь 100% нь өөрөө 800 оноо бүгдээрээ ингээд юу яж байгаа чинь 700 700-тай гарцсан байх ёстой штэ гэд тухайн үед эргэлзэж ирсэн. Энийг жоохон дэлгэрэнгүй тайлбарлаад өгвөл ингээ яаж пропорцоор оноо гэж байгаа. Энэ нэг уралдаа ингэж уулна эхлээд хэлсэн. Гэхдээ энийг жоохон дэлгэрэнгүй тайлбарлаад өгвөл. Тий. За тэгэхээр манай дээр бол шалгуулагчдын мэдэх өстой зайлшгүй зөвлөл ер нь тэр анхны оноо гэдэг нь юу вэ гэхээр яг 100 онооны бүх шалгалтууд 100 онооноос явж байгаа тийм ээ. Тэрнээс яг хэдийг аваад байгаа. За энийг бол шууд шалгуулагчд маань яг анги танхимдаа шалгалтаа өгж дуусаад нөгөө шууд засдаг нөгөө скантрон машин гэж байдаг шүү дээ тийм ээ. Тэр машинд хариултын удаа хийж уншуулаад за чи 100 онооноос 70-ыг авлаа, чи 60-ыг авлаа гэдэг энэ оноог бол хараад. Энийг бол нөгөө нэг хэмжээст оноо руу манайх шилжүүлдэг хэмжээст оноо гэж яригддаг. Энэ хэмжээст оноо бол 200-аас 800-ийн хооронд тэр хүүхдүүдийг одоо нэгсэндээ гүйцэтгэлээр нь ингэж хэмжээсжүүлж өгдөг ийм статистикийн аргачлал. За тэгэнгүүт яах вэ гэхээр хүүхдүүд бол анхны оноогоо мэдээд гараад ирнэ. Тэгээд тухайн хичээлээр хэдэн хүүхэд улсын хэмжээнд өгж байгаа юм тий. Математик гэхээр 30 эдэн мянга байна шүү дээ 35 орчим мянга байна. Тэр хүүхдүүд маань ямар гүйцэтгэлтэй байгаа юм тэрнээс хамаарат тэр хүүхдийн хэмжээст оноо хэд рүү очих вэ гэдэг зүйл яригдана. Энэ дээр юу гэхээр улсын дундаж тухайн хичээлээр хэд гарч иж чинь тэрийг 500 руу аваачиж дүүцүүлээд тийм ээ. За тэгээд нөгөө нэг улсын дунджаас дээшээ аваад байгаагаа болохоор дээш нь ингээд 800 руу дээш нь өгсөөгөөд доошоо авснуудыг ингээд доош нь 200 хүртэл ингэж унгаадаг ийм одоо нэгсэндээ үнэлгээний аргачлал түүний дагуу нэгсэндээ ингээд явдгаа гэсэн. Тэгэхээр хүүхдүүд яг хөр анхны оноогоо харчаад за энэ жил ер нь математик дээр хүүхдүүдийн гүйцэтгэл хэр гарч байгаа бол улсын дундаж маань хэр гарч ирж гэнэ үү тэрийг харж агаад тэрнтэй одоо нэгсэндээ харьцуулж өөрийнхөө оноог гэсэн. За би математик дээр одоо 70 аваа гараад ирлээ тийм ээ. За улсын дундаж тэгсэн чинь 50 байх юм бол тэр хүүхдүүл би бол нэг 700-аас дээш одоо 800-д өгөх хэмжээний оноо авчих нэ гэдэг ийм л багцааг харах нь байна. Тэгэхээр анхны оноог бол хүүхдүүд маань шууд шалгалтынхаа дараа ингээд нээлттэй харчин түүний дараа манай 24 цагийн дотор энэ улсын дундаж ингээд нэгтгэгдэнгүүт нь хэмжээст оноог нь бодоод ингээд хүүхдүүд нь мэдээлцдэг тийм байна. Ямар нэг эргэлзэх шаардлагагүй тийм ээ тэр нь автоматар бүх одоо шинжилгээ нь гарч ирж байгаа шүү дээ. За одоо бол сүүлийн үед энэ үнэлгээ бол маш их юм цахим технологиг айгүйх нэвтрүүлж байна тийм ээ ашиглаж байна. За хүний оролцоог бол ер нь аль болохоор байхгүй болгож байна. За тэгснээрээ бол ер нь энэ нэг хардах, сэрдэх гэх асуудлыг ерөөсөө л энэ технологийн шийдлүүдийг ашиглаж энэ байдлаар л авч гарч ийн шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо манай дээр бол ямар нэгэн хүний оролцоо байхгүй хүмүүс үл яг хөндлөнгөөс ингэж нэг ажиллаад за уншуу материалаа уншуулчих за оноо чин тэн дээр тэд гарлаа шүү гэдгийг ингээд шууд өөрсдөд нь харуулад тэр явчихж байгаа учраас тэн дээр бол ямар нэг асуудал үүсдэг. За яг хүүхдүүд нэг оноон дээрээ жоохон эргэлзээд байдаг нь яг хөөхөр нэг ангид одоо 40 хүүхэд ч юм уу ингээд өглөө тэр хүүхдүүдийг шууд ингээд самбар дээр нэг хүүхдүүдийнх нь мөртгөлийн дугаар нь тэгээ хойдолтой анхны хэдэн оноо авлаа гэдэг нь гараад ирдэ. За тэгэнгүүт хүүхдүүд яг нэг холоос хардаг ч юм уу хойноос харж агаад эсвэл нэг сэтгэл санаа нэг жоохон докторгүй байдлаас бол ингээд нэг жоохон зөрүүлж харчих нэг одоо Excel-ийн нэг багнууд л байгаа шүү дээ. За би доотлогоо нэг арай өндөр оноотой хүүхд харж чи би яг тэнд харахад минийх 79 байсан шүү дээ. Тэгсэн чинь яг ингээд бодогдоод гараадсэн чинь чаар гээд тэрийг яг ингээд манайх бол материалтай тулгаа за чи ивэл тэр суудал дээр тэдэн цагт ийм шалгалтыг өгсөн байна. За энэ чиний яг материалууд мөн үү? Тэ? Тэрийг ингэж харуулад. За тэгээд за ийм чи бүртгэлийн дугаартай ийм хариултын удас байна шүү. За энийг чи ингээд тулгаад одоо ингээд үзье гэдэг өөрсдөр нь яг ингэж үзүүлээд за тухайн үед авсан оноо чинь
59 байжээ. Одоо 59 байна. Ингэж тулгаж харуулад гарын үсгийн зураад ингэ явуулчихдаг. Тэгэхээр энэ бол одоо маш амар хин хиндэ одоо нэгсэнтэй хэлцээ дөрүүлэхгүй ингээд нөгөө шалгуулагчдын гомдлуудыг ингээд шийдэд өгчдөг учраас сүүлийн үед бол одоо бас харьцангуй өргөдөл гомдол ч юм уу хэл ам баг ерөнхийдөө болж байна. Сүүлийн 4 жилийн хугацаандаас за олон улсын шалгалтын дүнтэй дүүцүүлдэг болсон. Тэгэхээр тухайн үед бол нөгөө хувийн сургуулиудын тийм ээ хувийн манай ерхий боловсролын сургуулиудын суралцагч нар ингээд дүүцүүлэх хүсэлтэд гаргаад гадагшаа сурдаг байсан бол бас улсын сургуулийн хүүхдүүд бас яг энэ жишгээр их орж ирдэг болсон. Тэр хэрээр бас улсын сургуулиудын боловсролын чанар өсөж гэнэ үү гэж бас нэг юм сайн тал ажиглагдчихж байгаа юм болоо гэж хараад байгаа шүү дээ. За сүүлийн одоо энэ 2022 оноос хойш баха. Олон улсад нөгөө хүлээн зөвшөөрөгддөг олон улсын нөгөө нэг одоо сургуулиудад элсэж ороход шууд тэр оноонуудыг барьж очиод орчдөг тийм шалгалтуудын оноог манай элсэлтийн шалгалтын оноотой ингэж дүүцүүлдэг болчихж байгаа. Аккредитац болж байна юм тийм ээ. За тэгэхээр одоо яаж ийнө гэхээр одоо жишээ нь одоо бидний хамгийн сайн мэдэх нь бол одоо TOEFL-ийн шалгалт, TOEIC, IELTS-ийн шалгалтууд байна шүү дээ тийм ээ. За түүнтэй адилхан бусад мэрэгжлийн бас одоо Cambridge-ийн шалгалтууд, SAT, SAT гэж бид нэр яриад байдаг тэр шалгалтууд, эдгээр IB энтер гэдэг энэ шалгалтуудыг хүүхдүүд хэрвээ өгчих юм бол ер нь тэр оноогийн одоо манайх дүүцүүлээд за элсэлтийн шалгалт юм бол тэр оноотой дүүцгэнэ гэдэг энэ зүйлийг бол гаргаад ингээ өгчдөг элсэлтийн шалгалтын өмнө. За анх 2022 онд ингэж дүүцүүлж эхэлж байхад бол нэг 1000 орчим хүүхдийн хүсэлтүүд ирээл за түүнийхээ дагуу одоо шийдвүлээд явж ирсэн бол энэ жил бол одоо 6000 гарч ингэж ихсэж байна. За хуучин бол дандаа нөгөө нэг энэ олон улсын хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа хувийн сургуулиуд гэж ирдэг тийм ээ. Энэ сургуулиудын хүүхдүүд л дүүцүүлээ гэж орж ирдэг байсан бол одоо сумын төвд сурж байгаа. За тэгээд одоо энэ төрийн өмчийн сургууль тийм ээ биднийхэр бол улсын сургууль гэж ирдэг. Энэ сургууль сурж байгаа хүүхдүүд хүртэл одоо энэ шалгалтыг өөрсдөө бие дааж өгөөд тодорхой оноо сертификат юмнуудаа авч ирээд ингээд дүүцүүлээд байгаа нэг ийм төр зураг бол ажиглагдаж байна. За энэ жилийн үед бол бүр сумын төвөөс 147 байвууд 147 хүүхэд одоо бүр ингээд өөхөгөөд дүн оноогоо дүүцүүлээд ингээ явж исэн аймгийн төвөөс 990 хүүхэд байсан баха. За тэгээ нийслэлээс нэг 4000 хэдэн цаа хүүхэд. Ингээд явж байгаа нэг ийм төр зураг бол байгаад байна. Тэгтээ биднэрт бол бас нэг эргэж харах зүйлүүд бас энэ дээр байгаа. Бодлогын хувьд бас хилцэг. За тэр шалгалтын агуулгууд ерөнхийдөө бас хэр манай яг ээшийн агуулга юмтай яг дүүцхээр байгаа юм тийм ээ. Чансаа хэр байгаа юм бэ гэдэг юмыг бид нар бол бас одоо ингээд яригдж байна. За одоо зарим нэг агуулга бол арай жоохон хөнгөн байж байгаа. Тэр хөнгөн шалгалтуудыг өгөөд хүүхдүүд бас ээж тэр өндөр оноод үзүүлээд байгаа нэг ийм дүр зураг бол бас ажиглагдаад байх шиг байна. Тэгэхээр тэр шалгалтуудын нэг онцлог давуу тал нь юу вэ нөхөр хүүхэд нөгөө хизээч өгж болдог, хэдийдч өгж болдог, давтаж өгж болдог учраас хүүхэд 9 дугаар анги 10 дугаар ангиасаа ингэж давтаж өгж өвсөргөд 12 доорж ирэхдээ ямар нэгэн оноо аваад ороод ирдэг. Тэр оноогоо ингээд үзүүлэхээр өндөр дүүцчихэд байгаа учраас тэр хүүхдүүд бол ингээд тэр шалгалтуудыг тогтмол өгöd байгаа нэг ийм төр зураг бол бас ажиглагдаад бас харагдчихлаа. Тэгэхээр олон улсын одоо тийм шалгалтууд яг яаж явагдаж байна гэдгээр та бүхэн бас яг бодит тодлол дээр гаргаж ирэх хэрэгтэй юм шүү дээ. Тий, олон улсын яг нөгөө элсэлт уучлаарай. Яг нөгөө элсэлтийн шалгалт гэдэг утгаараа аваад үзэх юм бол ялч их сургуульд одоо орох эрхээ нэг хүүхд нээж байгаа шүү дээ. Тэгэнгүүт яг ийм оноог дүүцүүлж байгаа энэ зүйл тэгээд нөгөө сайн олон жил давтаж өглөө гэж чинь энэ зүйлээс аваад үзэх юм бол нэг юм чудраг байдал гэдэг зүйл нь жоохон алдагдаж байна уу? За яг тухайн хүүхдүүдэд бол боломж гараад ирж байгаа шүү дээ. Нэг удаа өгөөд яахгүй ингээд бас нэг давтаж өгөө тэн дээрээ би яг юун дээрээ алдаад байна уу, юугаа сайжруулах уу гээл одоо жишээ нь англи хэлний шалгалтууд өгж байгаа хүүхдүүл за би нэг сонсох тийм ээ эсвэл бичих дээрээ жоохон хангалтгүй оноод энийгээ сайжруулж байгаа дахиад орчие гэдэг ийм боломж байгаад байгаа учраас тэр хүүхдүүд чинь ингээд алдаанаасаа суралцаж явсаар байгаад оноогоо бас хангалттай төвшөнд аваачиж байна уу гэж ингэж хараад байгаа. За манайх ч гэсэн элсэлтийн шалгалтаа энэ олон улсын шалгалтуудын хэлбэр, агуулга, тавигдах шаардлагын дагуу бас ингээд өөрчлөлөөд ингээд явж байна. Та бүхэн одоо мэдж байгаах манайх ч элсэлтийн шалгалтыг бас жилд 2 авдаг болчлоо. Бас өвөл ингээд авдаг болж байна.
За дараа жил эсвэл одоо бид нар алхамтайгаар тийм нэг сонголттой төрөл рүү оруулах чинь ер нь бол тэр нь юу вэ нү гэхээр одоо бол яг ийм 10 хичээл заагаад өгсөн байгаа. Одоо журман дээрээ. Тэгэл энэ 10 хичээлээр л өгнө. Тэгэл тэр 10 хичээлээрээ нэг л шалгалтын материал ирээд одоо тэр шалгалтын материалаараа өгөөд мөсийн эдийн засагт орохож нэг математик өгж байгаа. Зүгээр мат хавсарсан нэг мэрэгжил сонгосон ч гэсэн нэг л адилхан төвшний шалгалт өгöd байгаа байхгүй. Тэгэхээр энэ одоо олон улсын зарим шалгалтууд бол хүүхдүүдэд ийм сонголтууд өгöd байна л да. За энэ бол арай хөнгөн төвшний математика. Чи заавал математикаар гүнзгийр цаашаа мэрэгжил эзэмшихгүй л энэ хөнгөнийг өгчөө. Одоо чи одоо яг нь ягтлан санхүүж эдийн засагч энэгээр явах юм байна чи агсан төвшний математик өгсөн байх шаардлагатай. Тэгжээж одоо магадгүй мөсийн эдийн засаг манайх бол тэр сайн өндөр төвшний математикийг өгсөн хүүхдүүдийг авч ажилламаар байна гэдэг ийм зөвлөл рүү явхаар бэлтгэл ажлуудыг бас ингээд хангаа явж байгаа. Энэ бол бид нар олон улсын ер нь энэ шалгалтууд яаж явагдаж гэнэ үү? Тэр шалгалтуудаас нь л одоо туршлага, тэг арга зүй аргачлалаас нь суралцаал Монгол орондоо энийг ер нь яаж нутагшуулж болох уу гэдэг талаас нь бас судлаад за тэгээд гинт айхтар нэг пал идэл ингээд өөрчилж болохгүй шүү дээ. Бас ингээд айжмаар одоо туршилтын шаттай ингэж явж иж орохгүй л энэ ч хувийн хүүхдийн олон жилийн бэлтгэл хүч хөдөлмөр сэтгэл зүй бүх юм яаж байгаа гинт айхтар оронгороо ирэх юм бол маш өвчтэй цогцолтонд орох учраас энэ дээр бол бид нар маш их анхаарч ажиллаж байна. За тэгээд хамгийн гол бид нарын бас харж байгаа зүйл бол яг ямар агуулгын төвшөнд ямар мэдлэг, ямар чадварыг ямар төвшөнд эдгээр энэ шалгалтууд үнэлээд байна вэ гэдэг дээр нь бол бас нэлээдгүй тийм шинжилгээнүүдийг хийж үзэж байна л да ер нь. Тэ мэ хөнгөн байна уу, хүнд байна уу, одоо манай яг заагаад байгаа математикийн агуулга, тэнд заагаад байгаа математикийн агуулга тэр шалгалтанд ирж байгаа материал нь хөнгөн байгаад байгаа мó, хүнд байгаад байгаа мó тэр гэдэг дээр нь бол шинжилгээнүүдийг хийгээд за ер нь хүүхдийн яг ийм одоо анализ хийдэг чадвар бол ер нь ийм төрлийн даалгавар юмнуудыг ажиллаж иж илэрдэг юм байна. Тэгэхээр яг ийм даалгавруудыг тодорхой хэмжээнд манайх бас тэн шалгалт руугаа оруул яаж гэх юм уу ингээд явж байгаа яг ийм хөгжлөлийнхаа гэх юм уу одоо судалгааныхаа шатанда явж байгаа ийм процессууд л байна. Хамгийн одоо бид нар бас энэ олон улсын үнэлгээ ямар арга аргачлалаар явж гэнэ үү гэдгийг одоо бас ингэж судлах гэж үзээд байна. Вөхөр сүүлийн 2 удаагийн PISA гэдэг үнэлгээ шүү дээ. Энэ чанар одоо тэгээ олон улс орон ордог одоо 2022 онд манайх анх удаа орсон. Одоо сая 25 онд бас орсон. Ингээ 3 жилийн циклд явж байгаа энэ үнэлгээнд. За эндээс бол бид нар ер нь хүүхдийг яаж үнэлдгийг, зохион байгуулалтыг ер нь үнэлгээ гэдэг яаж хийдгийг, дата өгөгдлийг ер нь яаж цэвэрлэдгийг, тийм ээ? Яаж тэрний найдвартай байдал, тохирос гэмийг хангаж явдгийг гэдэг энэ зүйлүүдээр нь бүх энэ одоо үнэлгээний энэ цикл бүх процесс дээр нь бас суралцаад эндээс үл ингээд тогтоошуулах гэдэг ингээл юм гэж байна. Уул нөгөө зуны уйлрал гэдэг ингээ 6 дугаар сарын сүүлээс авахлал нөгөө амралт зугаалал, аялал жуулчлал, наадам гэл юмнуудыг хэлдэг. Гэтэ яг энэ үед бас юу одоо төгсөгчдийн маань нөгөө ирээдүгөө шийдэх нэг өдөр үүнээс гадна за сүүлийн үед бас юу гоё сонсогдож байгаа гэхээр нөгөө нэг өмнөд жилүүдэд өгсөн хүүхд нөгөө оноогоо сайжруулахын тулд дахиж өгөх бололцоотой гэдэг. За тэр утгаараа ч гэсэн шалгалт өгж байгаа хүүхдүүдийн тоо их өндөр гарч байгаа. За бид нэр ерөөхдөө мэдээний булангаас өмнө PISA-гийн одоо үнэлгээний талаар ярьж ирсэн. 2022 онд за яг манад бол яг эд ковид үеч тэ Монголд бол эд ковид үед. За тэгээд сая бас энэ нөгөө боловсролын сайд инх хамгаалан сайд болсноос хойш PISA-гийн шалгалт гэдэг зүйл баг яригдсан уу? Эсвэл тэрнээс өмнө ус энэ орохоор байсан юм уу? Өмнө нь яг нэг олон улсад бас ингэж хүүхдүүдээ үнэлүүлээд тэгээд ер нь багцаагаа бас харьяа гэдэг энэ асуудал бол бодлогын төвшөнд бас яригдаад за тэгээд хуулчлагдаад тэр боловсролын ерөнхий хууль дээр бол ер нь энэ олон улсын шалгалтанд 3 жил тутам ер нь хамрагдаж бид нэр одоо чансаа юм харж явнаа гэдэг ийм зөвлөл шийдвэрүүд нь гараад тэгээд 2022 онд анх удаа PISA-д орсон. Тэрнээс өмнө нь яг 2007-8 оны үед бас PISA-д адилхан тийм нэг TIMSS гэдэг шалгалтанд бас манайх туршилтын явгаар бас орж исэн юм туршлагатай л юм. За
ингээд бас нэг сонирхолтой юм ингээд гард юм а. Энэ гэхдээ боловсролын үнэлгээний төв гэхээсээ илүүтэйгээр хувийн судлаач хинжээчнэрийн хийдэг л ажиллал байх л та одоо тэр нөгөө тэр аймаг нь маш их одоо юу гэдэг математикийн оноогоор тэргүүллээ. За энэ аймаг нь тэр хичээлээрээ илүү тэргүүллээ гэл янз бүрийн юм гаргаж идэг. За энэ зүйлээс ингээд аваад үзэх юм бол яг уу юуны хувьд нөгөө шалгуулагчийн тооны хувьд бид нар бол ялч Улаанбаатарт бол их хүүхдүүдтэй байгаа. За тэгээд аймаг орон нутгийн одоо юу гэдгийг одоо тэр аймгийн хүүхдүүд нь тоогоор илүү гарчлаа энэ тэрэг нэг юм оноонуудыг жишээлбэл ингээд тэр бол яг Facebook юм уу янз бүрийн сошиал платформ дээр явагдчихдаг. Гэтэл PISA-гийн шалгалтын нэг зүйл дээр нөгөө хөдөө орон нутаг аймгийн төвийн сургууль Улаанбаатарынхаас одоо хоцрогдолтой байна. Сумын төвийнх нь одоо дөрөнгүүд аймгаасаа хоцрогдолтой гэхээр Улаанбаатараас бүр хоцрогдолтой байгаа байхгүй. Тэгэнгүүтээ яагаад ингэж оноо нь бас ингэж дээшээ доошоо ингэж өөрөөр гараад идэм болоо гэдэг. Одоо энэ хоёр тоо өгөгдөл ингэж зөрөөд байгаа байхгүй. За PISA үнэлгээнд орснороо бол бид нар маш олон зүйлүүдийг бас тэндээс мэдэж авсан. Түүний дагуу ч гэсэн тодорхой бодлогын одоо шийдвэрүүд гараад ажлууд хийгдсэн. За манайх бол одоо нөгөө нэг байршлаас хамаарсан сурлагын чанарын асуудал яригадаад эхэлсэн тийм ээ. За одоо нийслэлээс алслагдах байдал. За тэгээд одоо нөгөө нэг аймаг нийслэлээсээ хоцрогдсон тэгээд сумын улбар хоцрогдсон гэдэг нэг ийм үр дүнгүүл PISA гаргаж танилцуулсан. Мөн дээр нь бол за танах бол мэрэгшсэн багшийн хомсдол гэдэг зүйл бас байгаад ах шиг байна. Мэрэгшсэн багш. Нэг хүн бол тэнд байгаад байна. Суман дээр багшаар тийм ээ. Аймаг дээр багшаар. Гэхдээ тэр хүний нөгөө мэрэгжлийн ур чадвар гэдэг юм бол жоохон хоцрогдсон байна. Энэ нь л хомсдол шүү гэдэг нэг ийм өнгө эсвэл бас яригдсан. За тэгэхээр бид нар бол PISA-гийн үр дүнгээс харахад за PISA бол гэхдээ одоо математик, байгалийн ухаан, уншиж ойлгох чадвар гэдэг ингээд яг нэг юм гурван чиглэлийг гол хэсэг болгоод бариад яг тэргээр нь үнэлдэг. Тухайн улс орны юм бол нэг 15 настай шалгуулагчдыг одоо суралцж байгаа хүүхдүүдийг сонгож аваад ингээд авдаг. За PISA-д бол нэг ойролцоогоор нэг 7300 орчим хүүхд байна уу. Ерөнхийдөө манай 15 настай хүүхдүүдийг төлөөлөөд ингээд ороод төвөрт нь сонгогдоод ингээд авагдаад тэр үр дүнгууд бол ингээд зарлагдаад ингээд үйждэг. За тэгэхээр элстийн шалгалтын трийг бол манай зүгээс бол яг албан ёсоор ингэж жагсаагаад за энэ аймаг илүү байна, энэ аймаг дутуу байна, энэ багш нар бол сайн бэлдээд байна гэсэн ийм жагсаалт листүүдийг бол гаргаж өгдөггүй. Дөрөв таны хэлснээр яг л хувь судлаач тарж байгаа. За ер нь энэ аймагуудын үр дүн үзүүлэлтүүд нь яаж гараад ах шиг байна гэдэг тоонуудаа өөрсдөө энэ албан бус байдлаар одоо нэгсэндээ цуглуулад одоо хүүхдүүдээсээ гарч ирж байгаа мэдээллүүдээ аваад тийм ээ сургууль дээр ирж байгаа мэдээллүүдээ авч жагаад за багш та хэд хүүхэд бэлдсэн хэд авчвал дунд чинь хэд болчихов гэдэг иймэрхүү байдлаар бол тэр жагсаалтыг гаргаж албан бусаар бол гаргаж ирээд байна. За энэ бол одоо нэг талаараа сайн нөгөө талаараа бол бас л учир дутагдaltaй нэг ийм зүйл бол харагдаад байна. Одоо тэр 800 авахуулахын төлөө одоо багш нар бол одоо маш их бас яг хичээж байна. Үүнийгээ дагаад нөгөө сурагч дээр ирэх ачаалал, сэтгэл зүйн дарамтууд энэ төр бол үүсэх ийм хандлагууд бол байна. Чи заавал 800 авах хэрэгтэй. За түүний нь бол одоо тухайн аймгийн одоо удирдлагууд ч юм уу одоо нийслэлийн удирдлагууд за тэгээд одоо улс төрчид маань бол одоо 800 авахулсан байх юм бол багшд нь сурагчд нь гэсэн ийм одоо өндөр дүнтэй ийм тоо тавьчихаар ерөөсөө тэрний төлөө тэр онооны төлөө бас нэг жоохон сүүлийн 1-2 жил бол айхтар бас ингэж тэмцээд одоо үзэж байгаа нэг ийм дүр зураг бол аймагтай өрсөлдөөд багштайгаа өрсөлдөөд эхэлж байгаа. Тэгэхээр цаана хүүхэд өөрөө хохирч шүү. Тэгэхээр хүүхэд дээр энэ чинь бас сэтгэл зүйн дарамт ирж байгаа нэг ийм зүйлүүд бол бас байгаад байна. Яг хөө тэгээд элсэлтийн шалгалт бол одоо бол ингээд чанаржаад тэр ирж байгаа шалгалтын материал бас ингээд агсан төвшөнд хийгдээд ахаар түүнийг дагаад багш нар бол түүнд хүргэх гэж хүүхдүүдээ бол бас сайн бэлдэж байгаа. Ийм дүр зураг байна. За эндээс юу харж яах вэ гэхээр ер нь бол багш нар маань энэ улс за энэ улс гэж одоо манай боловсролын үнэлгээний төв яг юуг үнэлээд энэ тэнд бол одоо очих гэж ингэж толтол хүүхдүүдтэй одоо бэлтгэж байгаа нэг ийм эерэг
бас зүйл байна. Тэгэхээр одоо манайх бол тэр эсэлтийн шалгалтын материал энэ төр маш өндөр түвшинд энэ төр бэлтгэгдэх юм бол багш нартаа бол маш сайн тийм эерэг үзүүлэлтүүдийг авчирж ирэхээр ийм зүйл харагдаад байгаа. Жишээ нь одоо олон улсын тэр шалгалтын даалгавруудын тавилууд гээд хүүхдийн яг ийм чадвар шалгадаг, чадамж шалгадаг тийм даалгавруудыг энэ төр яг шалгалтынхаа материал дээр оруулаад эхлэх юм бол багш нар бол тэрийг харж агаад төстэй даалгавруудыг өөрсдөө боловсруулж хүүхдүүдээр хийлгээд энэ төр ингээд явж байгаа. Ийм төр зургнууд бол бас ажиглагдчих. Эсэлтийн шалгалтын материал гэхээр за энийг яг хэн бэлддэг юм бэ? Ямар хүмүүс бэлддэг юм бэ? Зарим жилүүдэд бол одоо эсэлтийн шалгалт задарчлаа, ингэчлээ, энэ шалгалтын ийм хүн яг адилхан хараад хийчихлээ гэдэг ч юм уу янз бүрийн асуудлууд гарч илсэн. Ер нь яг бэлтгэдэг хүмүүсийн тухайд бас тэр процессын талаар тийм ээ. Энэ бол бас чухал асуудал. Ер нь бол бид нэр хүүхдээс яг зөв зүйлийг яг юуг заасын, яаж заасныг гэдгийг мэдчихэж үнэлэх ёстой. Тэгэхгүйгээр одоо шал өөр одоо хөндлөнгийн улсууд авчраад хэлэгчих юм бол энд бол үнэлгээний зарчим алдагдана. Бид нар хүүхдтэй өөр юм зааж, өөр аргачлалаар явуулжснаа хит хүнд одоо их сургуулийн агуулга шиг юмар энэ төр оруулаад ирэх юм бол тэнд чинь одоо асуудал үүсээд хүүхдүүд маань шалгалтандаа унаа шүү дээ, тийм ээ. За тэгэхээр бид нар бол энэ шалгалтын материал дээр бол маш өндөр анхаарч ингэж ажиллаж байгаа. За тэгэхээр энд бол одоо маш том баг ажилладаг. Сэдв даалгаврыг боловсруулахад 10 хичээлээр авагдж байгаа. За тэгэхээр ер нь бол ерөнхий боловсролын сургуулаа төлөвлөсөн нэг хүн. Одоо математик дээр жишээ нь 3 хүн ажиллаа гэхэд нэг хүн багш нь бол ерөнхий боловсролын сургуульд одоо хичээл зааддаг тийм ээ. Хүүхдүүдийн төвшин ерөнхийдөө нэг иймэрхүү байна. За ЕБС-ийн хөтөлбөр нэг ийм л ямиг заадаг, сурах хүч дээрээ нэг энэ л байдаг гэдэг тэр бүх зүйлээ мэддэг тийм нэг багш. 10 жилийн багш гэсэн. 10 жилийн багш гэсэн. Нөгөө талд нь бол яг онлын хувьд алдаа гаргахгүй байх гэдэг талын одоо бүрэн хариуцдаг одоо нэг ихтэй сургуулийн одоо багш нар. За тэгээд түүн дээр нь эксперт хийж байгаа бас яг тэр хоёрын хоёулангийн одоо вакцина одоо мэддэг тийм нэг эксперт багш гэдэг ийм 3 хүний төлөөлөл ингээд гарна. Тэгэхээр 10 хичээл дээр гэхээр бол 30 хүн яг сэдв материалыг ингээд хариуцаад ингээд ажилдаг ийм зүйл байна. За тэгээд энэ улсуудыг бол манайх тодорхой шаардлагуудаа тавиад маш богино хугацаанд сонгоод тэгэл шууд одоо мэргэжлийн байгууллагуудтай хамтраад нийгмээс тусгаарлаад ингийн материалууд чинь. За энэ бол одоо шалгалт болохоос бүтэн 1 сарын өмнө энэ баг гараад материалуудаа хийгээд одоо бүх зүйлүүдээ бэлдээд ингэсэн байна. Тэгтээ бол одоо цагдаагийн байгууллага за тэгээд одоо хууль хяналтын мэргэжлийн байгууллагууд маань бол ингээд хамтраад ингээд энэ ажлыг бүтэн одоо 1 сарын хугацаанд бол одоо хяналтыг тавиад ингээд явчихна. За тэр одоо боловсруулсан багш нар маань бол бүх шалгалтууд улсын хэмжээнд явагдаад дууссаны дараа тэр анхны оноогоо бүх хүүхдүүд маань харсны дараа бол тэндээсээ одоо хэвийн одоо байдалтай тийм ээ одоо цаашаал тусгаарлалтнаас гарч байгаа яг ийм төр зураг ерөнхийдөө ийм процесс бол явагддаг. Тэгэхээр ямар ч задрах, хардлах, сэрдлэг юу ч байхгүй. Тийм, тэн дээр үл ямар нэгэн асуудал үүсэж болохгүй. Одоо тэгээ сүүлийн үед бол одоо нэрийн нууцлсан улсуудын тэнд одоо материал задарлаа гэдэг ингээ хүүхдийн сэтгэл зүгээр айгүй их тоглож байна. Одоо хүүхдээ одоо шалгалтанд оруулж байгаа эцэгчүүд ч гэсэн одоо бас ингээ нэрээ юу болж байна. Манай хүүхэд одоо шударгаараа явж байгаад ингээд яачих юм биш үстэй эсвэл одоо материал нэрээ задарсан юм биш үстэй гэдэг ингээд байнгын одоо ингээд хуурамч мэдээлэл тухайн яг энэ эсэлтийн шалгалт болж байгаа яг энэ нэг 5 хоногийн хугацаанд энэ төр бол ерөнхийдөө ингээд бас төлхөө бас ингээд зохион байгуулалттай ч юм шиг зарим нь бол яваад байдаг. Тэгэхээр энэ бол цаана ямар хор уршигтай вэ гэхээр тэр хүүхдүүдийг бол одоо итгэл гэдэг юм ингээд алдагдуулаад нэрээ задарсан байгаа юм лөө гэдэг. За энэ жил манай дээр бас тодорхой гомдлууд ирсэн. Тэр яаж ийм вэхээр шалгалтын төлхөөр материал юмнууд ингээ авцсан, худалдаад авцсан тийм ээ. Тэгэнгүүт нөгөөх нь ингээд ямар ч хамаагүй буруу тийм юмнууд тий ингэчлээ гэд. Одоо тэгэхээр бол бид нар тийм асуудлыг бол одоо хууль хяналтын байгууллага руу шилжүүлээд ийм юм болжээ. За ийм
данс ашиглаад давхар бас нэг тийм заллах одоо гэмт хэрэг бас ингэж явж байгаа. Тэгэхээр манай байгууллагаас бол энийг яг эслийн шалгалт болохоос олон хоногийн өмнө л мэдээлээдсэн. За ер нь ийм одоо заллах юмд өртөж одоо тий санхүү, хөрөнгө, виз сэтгэл одоо ийм сэтгэл зүй бүх юмараа хохирвоо гэдэг энэ сануулга юмнуудыг бол бас өгөөд ингэ явжсэн. Тэгсэн бас тодорхой хэд хэдэн ийм тохиолдлууд бас гарч ирсэн. Тэр бол манай дээр бүртгэгдээд манай хуулийн зөвлөх бол цааш нь одоо дараагийн шатны байгууллага руу шилжүүлээд ингэ явцсан байна. Ялчгүй нөгөө эрэлттэй үеэлтэй шалгалт өгөөд ирсэн. За тэгээд нөгөө тэнд газар нэг ийм таньдаг хүн ийм хариу авчлаа ингээ задарчлаа гэ. Би яг өөрөө өгж явахдаа бас тийм юм зөндөө сонсч ирсэн байхгүй юу. Тэгээд бас юмыг яаж магаад тийм ээ. Юмыг яаж магаад үнэхээр задарсан байх чинь билүү гэд шүнжэнгөө өөтөг хамт би 3 хувилбар цээжилж ирсэн. Нэгийн тэр хоёрын тэр гэдэг 3 хувилбар цээжлээ. Тэгээд өөрийнхөө хамгийн муу хичээл дээр л тэрийг цээжилж байгаа шүү дээ. А гэхдээ муу хичээл байлаа гэд би тэр нөгөө хийж чадахгүй гэсэн үг биш. Ингээд яг нөгөө нэг цээжилсэн хувилбар шиг. Хариу юм бол гэдэг. Ингээд цээжилсэн хувилбар гарч ирж байгаа. Тэгэнгүүтээ ингээд эхний эдийг бодож үзчихвэл угаасаа хариуг нь би мэднэ. Нөгөө 3 хувилбараас харж байгаа угаасаа таардгүй л байхгүй юу? Биш байж таараа. Тийм болохоор тэр тал дээр бас жоохон нэг тарих ажилчуулын энэ дээр нэг тэгж юу яагаад байх асуудал бас биш л харагдаад байдаг л та. За ингээд бас нөгөө нэг юу ярьлаа. Тодорхой хэмжээний гомдол ингээд бас юу гэдгийг эцэг хийс юм уу эсвэл ингээд ирж ин за тодорхой бас нөгөө нэг дүнтэй холбоотой асуудлаар одоо нэг 5 хоног одоо ингээд юу яана гэдэг нөгөө одоо тэрийг хинж болно гэдэг зүйл. Бас нэг мэдэн дээр жишээлбэл нөгөө 22 хүүхдийн тэр нэг одоо 22 кейс гарсан юм шиг байна тийм ээ. Тэр шалгалт дээр. За тэрэн дээр миний уншсан мэдээнд энэ мэдэн дээр юу гэж бичсэн байсан бэхээр нөгөө гар утас гэдэг зүйлд холбогдож орж ирсэн. Гэтэл 7 хоногийн өмнө бас энэ элсэлтийн ерхий шалгалтын талаар өдрийн шууд нэвтрүүлэг дээр бид нар одоо ярьж байхдаа тэр нөгөө шалгалт авж байгаа сургууль ч юм уу орчин бүсэд нөгөө сүлжээ унгах тоног төхөөрөмж гэдэг зүйл яригдчихсэн л та. Тэгэхээр энэ зүйл ерөөхдөө ямар уялдаа холбоотой вэ? Тэгээ 22 кейс гэдэг нь яг ямар зүйл болсон юм бэ? За тэгэхээр эсэлтийн шалгалтын журамдаа бол ер нь ингэж хуурам эхлэх ч юм уу санаатай байдлаар одоо утастай ч юм уу одоо ухаалаг цагтай одоо янз бүрийн одоо зөвлөд ашиглах орлогууд хийх юм бол одоо шууд дүн оногийн хүчингү болгоно гэдэг ийм заалттай журам дээрээ. За тэгэхээр манайхаас бол энийг одоо шалгуулагч нартаа за түүнийг хянж байгаа багш нартаа бол одоо байнгын мэдээлээд ер нь та хэд бол шалгалтанд эрэхтэй энэ зүйлүүдийг ер нь үлдээгээд орхиод ирээрээ гэдэг ийм шаардлагуудыг л тавьдаг. За яг аваад ирсэн хүүхдүүдийг л бид нар өөдөнд нь одоо нэг металл илрүүлэгч гэж юу гэдэг шүү дээ. Тийм илрүүлэгчээр ингэж шалгаж үзээд за ингээд бол дотогш нь нэвтрүүлж ингэж оруулдаг. За тэгэхээр зарим нэг хүүхдүүд бол ямар нэгэн байдлаар шалгалтын тэр дотор төв рүү одоо утастай нэвтэрж орсон ийм тохиолдол сая үл ингээд 22 бүртгэгдчихэж байгаа байхгүй. Тэгээ ямар нэгэн байдлаар нэвтрээд орцсон. Тэгээд шалгалтынхаа яг явц дундуур одоо утсаа гаргах гэдэг ч юм уу тийм үйлдэл хийж ингэж оролдож байгаад одоо шалгалтын анги танхим бол маш одоо нэгсэндээ чимээгүй сэлцтэй ийм байж байгаа шүү. Гэтэл одоо тэрий чи ингээ хянагч одоо том ангид бол одоо 2 хянагч ч юм уу тийм ээ ингээд зогсож байгаа одоо хүүхдүүдийг бол бүрэн хянж байгаа байхгүй. Тэгээ хүүхд туулгаж байгаа хүүхд үл илт одоо нөгөө улсуудад чинь л мэдгэж байгаа ш. Доороосоо ингээл те карма юугаа оролдоод ингээд тэгэхээр тэр үл ямар нэгэн байдлаар тэр шалгалтын төв рүү нэг аргалаад ингээ орчиж байна. Одоо тэр тохиолдлууд кейсүүдийн ингээд яаж ерөнхийдөө нэвтрээд орчвоо гэд яасан одоо гутлынхаа улант хийдэг ийм тохиолдол гарч ирж байна. Тэгэхээр уллыг бол одоо аваач нөгөө металл илрүүлэгчээр ингэхгүй байгаад байна л та. Нөгөө гараа хоёр дэш нэгж жагаад ингээд үзчихэж байгаа. Ерөн карманы хэсгүүдийг л харж. Тийм. За тэгэнгүүт одоо тэлэний ардалт давхардуулж энэ бол бүр ингээд бүр санаатаагаар би яаж хийж шагаад аваад орё гэдэг. Бүр ингэж орж байгаа ийм тохиолдлууд байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээсээ болоод одоо бүтэн жилийнхаа хөдөлмөрийг одоо өнгөдүүлээл тэр хүүхдүүл одоо ингээд элсэлтийн шалгалтын оноонууд нь ингээд хэвлэгдчихэж байгаа ийм тохиолдол гарч байгаа. Магадгүй энэ хүүхдүүлийн яг 12 сард бол орж болно л доо. Шалгалтандаа. Гэхдээ одоо бол элсэлтийн шалгалтын ингээ ямар нэг оноог болчоор их дээд сургуульд элсэх тэр боломжууд нь бол хугацаа алдчихж байна. Хаагдчихж байгаа тий. Тэр бол одоо маш их хохиролтой. За бусад хүүхдүүдтэй ч гэсэн энэ чинь энэ яагаад уцтай ороод ирваа гэсэн эргэлзээ төрүүлнэ тийм ээ одоо анги танхимаас нэг нөхөр өө энэ уцтай байна гэд ингээ зарим нэг шалгуулагч бол нөгөө багшаа энэ нэг утас
аваад ороод ирсэн юм шиг байна. Ингээд нэгийг авсан ингээд мэдээлээд ингээд хүүхд хоорондоо нэг тогтолцоонд байх хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Хянаад ингээд явж байгаа ер нь ийм л зүйл байна. Тэгээд цаашд бол энэ бас харьцангуй гайгүй болохлуул гэж ингэж бас хараад байгаа. Бид нар тэр дотгошоо нэвтрэх тэр нэвтрэлтийг л маш өндөр түвшинд ингээд хянах юм зайлшгүй шаардлага үүсэж байгаа. За дээр нь тэр сүлжээ онгогч төхөөрөмж гэдэг. За бид нар бол одоо эсэлтийн шалгалтанд яг тэр зохион байгуулалтын процесс дээр одоо 3,000 гаруй багш ажилчдыг ажилуулж байгаа байхгүй тий. Тэгэхээр эн чинь бол бас нэлээд тийм өргөн бүрэлдэхүүнтэй компанид ажил улс орон даяар ингээд явж байгаа маш хариуцлагатай. Тэгэхээр тэр яг ажиллаж байгаа энэ жилийн хувьд бол тэр ажиллаж байгаа багш нар хянагч багш нарын утаснуудыг бол бас хурааж аваад тийм одоо шүлжээ унгаадаг тийм зүйлийг ажилуулаад тэр улсуудаа явсан. Хүүхдүүдийнх бол дотгошоо ямар нэгэн байдлаар нэвтрүүлэхгүй оруулахгүй гэдэг байдлаар. Тухайн багш нар бол одоо нөгөө тухайн сургууль дотор явж байгаа учраас сүлжээ унгаагчийг одоо тухайд хэрэгжилж ашигласан нэг ийм л тохиолдол ажил хийсдэг туршиж утсан. За тэгээд дараагийн эсэлтийн шалгалт бол 11-р сард монгол хэлээр эхэлнэ тийм ээ. Тэгээ 12-р сард одоо бусад хичээлүүд ингээд төлөвлөгөөд хуваарийн дагуу явагдах байгаа. Тэгээ саяны одоо тэр 22 шалгуулагч өгч болох нь өөр одоо юу гэдэг сая одоо өгсөн шалгалтынхаа оноог ахиулах төвшөнд хүүхдүүд орох боломжтой. Тий. Тэр шалгалтын тухайд. Тий, ерөөсөө л энэ нь бол хүүхдүүдэд боломж олгож байгаа ийм зүйл ч гэдэг. Бүтэн жил хүүхдийг хугацаа алдуулахгүйгээр тэ өвөл одоо ингээ хагас жилээс нь ихтэй сургуульд хэлсэж орох тэр боломжийг олгоод ингээд хийж байгаа. За түүнд бол одоо өөрийнхөө хүссэн оноог авч чадаагүй тий эсвэл нэг одоо би нэг ийм мэрэгжил рүү орохын тулд хэдэн оноо дутчлаач гэдэг юм ингээ мэрэгжлийнхаа чиглэлийг энэ төр жоохон өөрчлөх байгаа хүүхдүүдэд хугацаа алдахгүйгээр боломж олгож байгаа ийм л зүйл байгаа. За өвөл бас харьцангуй цөөхөн шалгуулагчд ордог учраас энэ бол гайгүй байдаг. За тэгээд шалгалтын материалыг дахиж бас яг түрүүний процессор боловсруулах яг шинээр боловсруулах. Энэ үл яг стандартчлагдсан шалгалт байхгүй юу? Манай улсын ганц стандартчлагдсан хизээ яаж зохион байгуулагдахын тэр зохион байгуулалтыг хийхэд ямар улсууд ямар төвшөнд яаж ажиллах юм бэ гэдэг ингээд бүх зургууд нь гарцсан байдаг учраас яг тэрнийхээ дагуу ингээд хийгдээд явчихна. Зарим хүмүүс бол өвлийн шалгалт жоохон хөнгөн байдаг энэ гэсэн зүгээр юм цуу яриа гаргаад байдаг. Энэ дээр бол ямар нэгэн тийм зүйл үүсэхгүй. Одоо бид нар яах вэ гэхээр эсэлтийн шалгалтын блупринт гэдэг нэг ийм зүйлийг гаргаж өгдөг юм манай байгууллагаас. Тэрэнд блупринт гэдэг нь юу вэ гэхээр үнэлгээний одоо нэгсэндээ энгийнээр бол наривчлсан төлөвлөлтөл гэж ингэж ойлгохоор тэр нь яах вэ гэхээр ер нь ямар зорилготой шалгалт авах гэж байгаа хэдэн минутанд авах юм тийм ээ ямар төрлийн даалгавруудыг энд оруулах юм. За тэгээд ямар агуулгаас оруулах юм тийм ээ үзэж байгаа бол айлгуураас геометриэс тийм ээ одоо магадлал статистикаас гэдэг ингээд бүгдийн нарийн гаргаж өгөөд за ямар хүндрэлийн зэрэгтэй байх юм. За сэргийн санах ингээд зүгээр нэг энгийн төвчний даалгавар хэд орох юм. Хэдэн оноотой байх юм тэр нь те зүгээр ахисан одоо мэдлэгээ хэрэглэх ойлгох төвчний даалгаврууд хэд байх юм. Задлан шинжлэх төвчний даалгаврууд хэд байх юм ингээд энэ бүх юмнуудыг гаргаад өгчдөг. Тэгэхээр түүн дээр үндэслэл мэрэгжлийн багш нар маань бол хүүхдүүдэд бэлдээл түүнийг бол одоо сүүлийн үед сурагчид ч гэсэн бас ингээд хараад энэ жил бол жоохон айлгуур гэсэн бүлгээс олон даалгавар ирэх нэ энэ төр гэдгээ хараад бас тэн дээр бас бэлдээд байгаа. Ийм дүр зураг гэдэг юм л. За энийг бол бид нар ингээд саяны хаврын шалгалтынхаа үйл бид нар 2 сард ингээд зарласан 2 сарын 12-нд зарласан баха ингээд зарлчихж байгаа. За өвлийнхийг бол бид нар ер нь яг энэ хаврын авж байгаа энэ эсэлтийн шалгалттайгаа яг адилхан тийм блупринтээр ингээ өвлийнхийг аваа явцдаг. Дараа хаврынхаа дээр бол тодорхой нэг жоохон апдейтуудаа хийгээд явдаг. Тэгэхээр түүн дээр баримжаалж байгаа л хүүхдүүд маань шалгалтандаа бэлдээд ороод ирэхэд бол ямар нэгэн асуудал үүсэхгүй. Мэдхгүй агуулга үзээгүй юм энэ гэдэг зүйл бол тэн дээр гардаггүй. Хөнгөн гэж гарахгүй тийм ээ. Яг тэр шалгалтын одоо хүнд хөнгөн гэдгээс гинт нөгөө савс ярилцж хахад нэг зүйл ярьлаа л та нөгөө нэг тодорхой хэмжээний одоо юу гэдгийг аймгийн засаг даргын дамгын газар ч юм уу улс төрчид ингээд нөгөө нэг оноо өндөртэй байгаа үед нэг хооронд нэг алцуулаад байна гэдэг шүү дээ. Тэгэхээр нэг талаараа энэ хоорондоо алцуулаад байгаа ч гэсэн нөгөө талаараа одоо юу гэдгийг багш болон хүүхдийн одоо боловсрол руугаа хандуулах одоо тэр нэг чиглэлийн хандлага нь бол айгүй их болж байна гэсэн. За тэгэхээр ер нь чанарын хувьд бол ингээд сайжрах нэг юм өгөгдөл болж тарах гэдэг шүү дээ. Энэ дээрээс үндэслээд
Ер нь одоо юу гэдэг нэг юм эмгэтгсэн ном байгаад байдаг, тестийн ном байгаад байдаг. 2017 оны ЕС ч юм уу тэдэн оноос тэдэн оны хоорондох математикийн тэр ЕС-ийн одоо хувилбарууд гэдэг. Энэ ингээд тодорхой хэмжээний хүндрээж явдаг. Жилээс жилд ирэх тусам. Ер нь үлдэхгүй. Энэ үл яагаад гэвэл сургалтын хөтөлбөр гэдэг нөгөө багш нарын зааж байгаа одоо агуулга юмнууд байна шүү дээ, тийм ээ. Энэ чинь бол жил болгон өөрчлөгдөд идэг зүйл биш шүү дээ, тийм ээ. Тэгэхээр тэр яг ямар байгаад байгаа яг л түүндээ баримжаалаад ерөнхийдөө явна. Тэгэхээр тэн дээр ямар нэгэн хүн төнгөн гэдэг ийм асуудал бол харьцангуй үүсэхгүй. Тий. За манайх бол элсэлтийн шалгалтын материалаа нээлттэй байршуулцдаг. За одоо ингээд манайх өргөдөл гомдол юмнуудаа авч дуусаад за магадгүй энэ одоо ингээд наадамтай залгаж магадгүй гэх юм бол 8 сард ч юм уу. Ер нь бол ингээд нээлттэй байршуулсан. Түүнийг бол тодорхой хэвлэлийн газрууд одоо манайхад дээрээс татаж авч жагаад ингээд эмхтгэл болгоод ингээд гаргаад ашиглуулад сурагч нарт ашиглуулад байгаа ийм тохиолдлууд байгаад байгаа. Тэгэхээр бид нэр өмнөх жилүүдийнхээ ингээд материалуудыг нээлттэй байршуулад ингээд энэ үл яг нэг хардлага төрөхгүй юм л да. Бид нар одоо ингээд нөгөө материалаа дараад ингээд ах юм бол бас цаанаа алдаатай байсан юм болоо яасан юм бол гэдэг ийм асуудал үүснэ гэдэг учраас бид нар ил тод ингээд за ийм агуулгаар авсан шүү гэд. Тэр нь бол дараагийн жилдээ нөгөө багш нар маань хүүхдүүдэд бэлтгэхэд нөгөө гарын авлага болоод ингээд явцдаг. Яг тэн дээр нь ажилуулад түүнтэй төсөөтэй даалгавруудыг энэ төр хийлгээд ахаар энэ бол бас багш нартаа бас хэрэгтэй ийм зүйл байдаг юм шиг байна. Одоо эх жилүүдэд ингээд жил болгон л элстэй шалгалтууд явагдана. Тэгэнгүүт боловсролын үнэлгээний төв олон улсын бас жишгүүдийг багаар одоо үйл ажиллагаанд шигтгээд ийм орчин үеийн одоо бас ийм олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ийм дүн шинжилгээнүүдийг бас та бүхэн үйл ажиллагаанд оруулж ирэх нэ гэж одоо ойлголаа тийм ээ. Тэгээ одоо манай төр бол одоо улсын хэмжээний боловсролын салбарын ер нь маш том ийм датанууд бол их цуглагдж байгаа байхгүй. Одоо эн чинь 40 мянган хүүхдийн шалгалтын датанууд энэ төр гэл тэгэхэр чинь асар их. Тэгэхээр энийг бол одоо бид нар аль болохоор шат дараатаагаар судлаач нарт одоо жоохон нээлттэй болгох, судалгаа хийх боломжийг олгох, энэ тал руу жоохон явах ийм чиглэлийг бол бас бариад ингээд яаж яана. Яамны зүгээс ч гэсэн одоо их өгөгдлгээд одоо бүх ийм дата мэдээллүүд бол одоо нэг ийм бааз дээр ерөнхийдөө орж явах шиг байна. Тэгэхээр одоо тэн дээр нь үндэслээд судлаачд маань бол өссөн чиглэлээрээ судалгаагаа хийгээд судалгааныхаа үр дүнгуудыг танилцуулаад ингээд явах нь бол хамгийн чухлаа манай улсын хэмжээнд. Бидний зүгээс бол ер нь бол манай байгууллагын үндсэн чиглэл үргэл ер нь яг бодит нөхцөл байдлыг л хөндлөнгөөс тогтоож өгөх. Түүний дагуу айхтар нөгөө шинжилгээ хийгээд манайх ч өөрөө судалгааны байгууллага биш байхгүй арга зүйн байгууллага яг л ийм ажлыг зохион байгуулна, үр дүнгийн шууд мэдээлнэ. Тэгэл бид нарт бол дараагийн бас л яг л ийм зохион байгуулалтын ажлууд ороод ирдэг учраас айхтар нөгөө түүн дээрээ шинжилгээгээл за энийг ингэж санджуулна гэж шинжилгээ гэдэг юм дээр үл бас жоохон цааш байгаа. За 13 цаг 58 минут болсон байна. Бидэнтэй хамт ирсэн эрхэм мөдөс сонсогч та бүхэндээ баярлалаа. Бас зочноор ирсэн. За боловсролын үнэлгээний төвийн даалгаврын сан гилцэн дараа гинтэн жамс танд баярлалаа. За баярлалаа.